Сайн байна. Өнөөдөр энэ лайв бичлэг хийхээр боллоо. Юуны тухай вэ гэвэл нөгөө Супер 6 гэдэг хэвлийн булчингийн дасгалын тухай лайв хий гэж бодлоо. Яагаад гэвэл их олон хүмүүс надаас асуулт асуусан байгаа. Тийм болохоор би лайв хийж гин. Би энд яг Facebook дээр лайв би яг энэ компьютер дээр яг одоо хийж байна. Энэ талд болохоор би утсаараа Instagram дээр лайв хийж байгаа юм шүү. Сайн уу, сайн уу. За сайн уу. Facebook дээр энэ талд Facebook байгаа хүмүүс дээр энд хийж байгаа, Instagram дээр энд зэрэг лайв хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ лайв бичлэгээр би Супер 6 X3 Fitness-ээс явагдаж байгаа Супер 6 гэдэг хэвлийн дасгал хэвлийн булчингийн дасгалын тухай би сая хэдхэн хоногийн өмнө зарлчихсан байгаа. Тэгээ энэ 7 хоногт би бүртгэлээ авч байгаа учраас зөндөө олон хүмүүс асуулт асуусан учраас энэ тухай ярих гэж бодлоо л да. Тэгэхээр энэ Супер 6 хэвлийн булчингийн дасгал нь онлайнаар явагдана. Гэрийн нөхцөлд ямар ч тоног төхөөрөмж хэрэглэхгүйгээр дасгал хийх байгаа. Тэгээд бүртгүүлсэн хүмүүс яах вэ гэвэл би hushihure.com руу тухайн онлайн сургалтандаа нэвтрэн орох эрхийг өгөх байгаа. Мөн Facebook групп дээр бүх хүмүүсийгээ оруулаад тэндээ хамаг гол юмаа яриад явах тийм дасгалууд тэгж явагдана. Ерөнхийдөө бол тэгээд 7 хоногийн 5 өдөр 1 дахь, 2 дахь, 3 дахь, 4 дахь 5 өдөр хичээлнэ. Тэгээд 4-7 хоног үргэлжлэнэ. Надаас имэйл хүлээж авах болно, лайв бичлэгүүд хүлээж авах болно, хоорондоо ярилцсан, асуулт, хариулт бүх л юм Facebook групп дээр яриад явна. Сайн уу нэмэ, сайн уу отко. За Instagram дээр хин орж ирсэн байна. Мичидмаа орж ирсэн байна, хулан орж ирсэн байна. Сайн уу, сайн бацгаана. Лайв бичлэгээр та бүхэндээ уулзаж байгаад би маш их баяртай байна. За тэгэхээр эхний асуулт юу вэ гэвэл та бүхэн Супер 6 хэвлийн булчингийн дасгалын тухай асуулт байгаа бол яг одоо чөлөөтөө бүх асуу гэж бодож байгаа асуултуудаа асуугаараа. Сайн уу Коко, сайн уу Инхэ, сайн уу Отко. Сайн уу. Тэгээд эхний асуулт юу вэ гэвэл өдрийн аль цагаар хичээлэх вэ гэж асуусан байгаа юм л да. Тэгэхээр энэ нь Улаанбаатар цагаар, Монголын цагаар явагдана. Америкийн цагаар биш, Европын цагаар биш, яг Монголынхаа цагаар явагдах болно. Тэр нь Мартын 8-нд эхэлнэ. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нарын баяр болж байгаа. Тэгэхээр энэ баярыг тохиолдуулаад Мартын 8-аар хичээлээ эхлүүлэх хүсэлтэй байна. Тэгээд Улаанбаатар Монголын цагаар явагдана. Өдрийн айлч цагаар хийх боломжтой. Яг гэвэл өөрийнхөө завтай цагийг сонгоод онлайн руугаа ороод дасгалаа хийх боломжтой болно. Тэгээд дасгалуудыг тэнд оруулсан байгаа. Бүх дасгалуудыг демо маягаар бас оруулсан байгаа. Жишээлх юм бол хайч гэдэг нөө хөлөө дээшээ доошоо өргөнө гэдэг дасгал байлаа гэхэд яг яаж хийх вэ гэдгийг демогоор, видеогоор оруулсан байгаа. Тэгэхээр дасгал хийхээс өмнө бүх дасгалуудтайгаа танилцаад хэрхэн яаж хийхийг нь харцсныхаа дараагаар дасгалаа шууд дагаад хийх боломжтой шүү. Яг хэдэн удаа, хэдэн оролттойгоор, хэдэн удаа, хэдэн секунд, хэдэн минутаар хийх вэ гэдгийг бас биччихсэн байгаа. Тэгэхээр Улаанбаатар цагаар, өдрийн айлч цагаар өөрөө дуртай үедээ ороод хийх боломжтой. Сайн уу Алтка, сайн уу, Мөги сайн уу? Өөр энэ Facebook-ээр хий орж ирсэн байна. Цооги сайн уу, Дэлгэр Жаргал сайн уу? Бүгдээрээ сайн уу, Оги сайн уу? За тэгээд дараагийн асуулт юу вэ гэвэл нуруу их өвддөг хүмүүс энэ дасгалыг хийж болох уу гэж асуусан маа. Тэгэхээр нуруу их олон янзаа гимтэж нэг өвдөн нуруу кор булчингууд гэдэг чинь хүний энэ яг гидсний булчин, нурууны булчин маш хүүхэд гаргасны дараагаар
ер нь их сул болдог л доо. Тэр тохиолдолд бол нуруу их чилж өвддөг. Минийх бас хүүхэд төрсний дараагаар маш их өвддөг байсан. Жохон хүүхдээ усанд оруулах гад баан тонгох ч юм уу нэг тиймэрхүү яхаар айгүй өвддөг шүү дээ. Бүр чилээд бүр доошо дараад нурууны тэр хэсэгтэр. Тэгэхээр энэ нь болохоор минийх юу байсан бэ гэвэл нурууны булчин, хэвлийн булчин, кор булчин гэж байдаг маш их муу суларсан байсан учраас нуруу их өвддөг байсан. Харин энэ хэвлийн булчингийн дасгал хийж түүнийг чангалаад нурууны булчингийн дасгал те энэ кор дасгалуудыг хийсэн учраас чангарч хүчтэй болсон учраас нуруу өвдөхөө болсон. Тийм болохоор тэр нуруу яг юунаас болж өвдөж байна вэ гэдгээ эмчтэй очиж те шинжилгээ өгдөг ч юм уу тэр мэдэх хэрэгтэй гинтээд ямар нэг юм хавчуулагдсан ч юм уу тэр тохиолдолд бол дасгал хийхэд хэцүү бүр улам гимтэн харин зүгээр суларсан учраас тийм ээ хүчтэй чанга биш байгаа учраас өвдөж байгаа тохиолдолд хэвлийн энэ кор булчингаа чангалснаар улам хүчтэй болно. За сайн уу сааны буман дээр сайн уу асуултууд байгаа бол чөлөөтэй асуугаараа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье гэж байна. Та бүхэндээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Одоо удахгүй болох гэж штэ тийм ээ. 2 хоногийн дараа болох гэж байна. Супер 6 хэвлийн булчингийн дасгал маань бас 2 хоногийн дараа 3 сарын 8-нд эхлэх гэж байгаа. Тэгээд энэ супер 6 хэвлийн булчингийн дасгал яг ямар учиртай юм бэ? Хизээ эхлэх юм бэ? Хэдэн цагаас яах хийх? Энэ бүх мэдээллийг энэ лайв бичлэгээрээ өгч байгаа учраас асуулт байгаа бол чөлөөтэй асуугаараа манайхаа. Сайн уу? Энд би Instagram-ынхантайгаа энд тарьцаж байгаа. Отгон зингэл сайн уу? Аз жаргал сайн уу? Амка сайн уу? Оролцож ирсэн та бүхэндээ маш их баяртай байна. Баярлалаа. Ану сайн уу? Хай. За тэгээд дараагийн асуулт юу вэ гэвэл нэг юм зүүн шилб хугараад тэ хөлөө гимтээсэн хүн сарын дараагаар дасгал хийж болох уу гэсэн асуулт байгаа юм л да. Тэгэхээр би бодохдоо хүл гимтээд сарын дараа гэх юм бол ер нь бол тэгтлээ сайн эдгэрч амжаагүй байдаг. Тийм болохоор жоохон хүлээсэн дээр байх гэж бодож байна. Яг тэгвэл супер 6 хэвлийн булчингийн дасгал нь юугаараа онцлог вэ гэвэл зөвхөн хэвлийн булчин чангалахаас гадна өөх шатаах зорилготой байгаа. Тийм болохоор бид нэр хөлөө их ашиглана. Тийм учраас хэрвээ хөлөө гимтээсэн байгаа бүрэн эдгэрээгүй байгаа бол жоохон хүлээсэн дээр гэж бодож байна. Энд асуултууд сайн байна уу? Ямар юм тууштай хандах вэ? Энэ талаар сайн за энэ супер 6-тай хамааралгүй асуулт байна. Тэгээд энэ хувь хүний хөгжилтэй холбоотой тийм ээ өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой асуулт байгаа. Тэгэхээр энэ тал дээр би бичлэгүүд маш их хийгдсэн байгаа. youtube.com uka-төмөр гэдэг би энэ дээр биччихье. youtube.com uka-төмөр гэдэг хайх юм бол миний бүх хийсэн бичлэгүүд байгаа. Тэгэхээр тэн дээр бол яаж тууштай байх вэ талаар зөндөө олон бичлэгүүд хийсэн байгаа. Тийшээ ороод үзээрэй. uka-төмөр.com блог гэд ороод үзээрэй. Тэнд бас зөндөө олон бичлэгээр уншия гэж байгаа бол тийшээ ороод уншиж болно. Тэгээд яаж тууштай байх вэ гэх юм бол одоо бид нар энэ 30 хоног супер 6 хэвлийн булчингийн дасгалаа хийн энд бас тууштай байж бид нэр үр дүнгээ үзэн штэ тийм ээ. Тэрнээс эхлээд 1-7 хоног хийчихэл зогсчих юм бол үр дүнгээ бид нэр үзэж чадахгүй 2-7 хоног хийчихэд 2-7 хоног болох юм бол за одоохон минийхөө бас тууштай ер нь юм тууштай байж үр дүнгээ үүсэх байгаа. Тэр үед яахаа гэвэл өөртөө үргэлж яагаад би хийх гээд байгаа гэдгээ сануулгах хэрэгтэй болдог. Тэгээд бас зарим тохиолдолд нэг жижигхэн тэг support гэдэг шүү дээ. Дэмжлэг баш хэрэг болдог. Одоо жишээл хажууд байгаа хүнийгээ дэмждэг ч юм уу эсвэл хажууд байгаа хүн намайг дэмждэг ч юм уу те жижигхэн дэмжлэг хэрэгтэй болдоггүй гэвэл болдог. Тэгэхээр энэ супер 6 хэвлийн булчингийн дасгалд оролцсноор бид нэр Facebook группт нэгдэж орно. Би бинийгээ тэнд дэмжих болно.
би бас та бүгдгээ дэмжих болно, хийж байгаа видеогоо тавьж болно, хуваалцаж болно, гарч байгаа асуудал бэрхшээлээ бие биентэйгээ хуваалцах болно, идэж уух хоолоо яаж зохицуулах тухайгаа бид нар тэнд ярилцах болно, тийм ээ. Цаг зав яаж гаргах тухайгаа бид нараас тэнд ярилцах болно. Бүхэл бэрхшээл зовлон болж байгаа, бүтэж байгаа, болохгүй байгаа, бүтэхгүй байгаа бүх юмнуудаа бид нар тэр Facebook групп дээр ярилцаад явах учраас би биндээ маш их тусдаа дэмтэй байх болов гэж би бодож байна. Энд болор бичсэн байна. Сайн байна уу? Танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Сайхан баярлаарай. Таны бичлэг зөвлөгөөнүүдийг байнга үзэж хэрэгтэй зүйлсээ мэдэж авдаг шүү гэсэн байна. Баярлалаа болроо. Эндээс өөр асуултууд байвал асуултаа асуугаа. Супер 6 гэж юу вэ? Хоцорчлаа. Супер 6 гэдэг нь хэвлийн булчинг хөгжүүлэх онлайн гэрийн нөхцөлд хийх дасгалууд байгаа юм аа. Шинээр гарч байгаа Мартин 8-нд эхлэх учраас энэ тал дээр ярилцаж байгаамаа. Тэгээ асуух асуулт байгаа бол чөлөөтэй асуугаараа өөр чинь хизээ эхлэх байг бол Мартин 8-аар эхлэнэ. Онлайнаар эрхийг нь өгсөний дараагаар бид нар шууд хизээдээ нэвтэрч ороод гэртээ ямар ч тоног төхөөрөмж ашиглахгүйгээр хийх боломжтой дасгалууд байгаа юм аа. Өөр асуултууд байвал асуугаараа. Лайв хадгалах уу гэсэн байна. Лайв хадгалнаа. Бас okatomorc.com супер 6 гэдээ би энд линк нь оруулчих. Энэ дээр би лайва тавьчихнаа. Хэрвээ Facebook дээр байхгүй байгаа бол энэ супер 6 гэдээ миний сая энэ явуулсан холбоос байгаа биз. Энэ холбоос руу дараад энэ лайв бичлэгийг үзэх боломжтой шүү. Таны шинээр гаргасан ном байна уу? Шинээр гаргасан ном байхгүй. Их чинь тэр номон дээр ажиллаж байгаа одоогийн байдлаар хийх ажил маш их байна. Тэгээ яг эхнээс нь ахуулаад гаргаж байгаа. Тэгээд хүсэлт байгаа бол энэ дээр бичиж үлдээгээрээ, комент хэсэг дээр бичээд үлдээгээрээ. Дараагийн асуулт юу вэ гэвэл хүүхэд гаргаад гэд бидний эмэгтэйчүүдийн хамгийн их бэрхшээлтэй тулгардаг зүйл юу вэ гэвэл хүүхэд гаргасны дараагаар бидний бие эвдэрсэн байдаг шүү дээ, тий. Бид нар гормоны өөрчлөлтөнд маш их ордог учраас бид нар хоол идэх хүсэлтэй болдог, зарим нэг маань хоол идэх хүсэлгүй болдог. Янз янзын өөрчлөлтөд гардаг. Миний хувьд гэвэл хоёр хүүхэд дээр хоёулын дээр нь би хоолны өвчтөй болсон байсан. Маш их иддэг байсан л та. Ягаад гэвэл айгүй хүлсдэг. Тэгээд хүүхэд бас тийм тижээлээс бас хуваалцдаг учраас болоод ч тэр юм уу. Ер нь их үлсдэг штэ. Идэлээвэл тэр нь аз жаргалтай юм шиг санагддаг. Инээж байгаа л иддэг байсан. Би бол тэрийг маш сайн санаж байна. Тэгээ хүүхэд гаргасны дараагаар ер нь бол их жин нэмэгддэг. Тэгээ хүүхдээ гаргасны дараагаар дасгал хизээ хийх боломжтой вэ гэвэл ер нь бол эмч хэлснээр. Гэхдээ хүүхэд гаргасны дараагаар хүүхдээ хэрхэн төрүүлсэн бэ гэдэг маш их чухал байдаг л да. Өөрөөрөө төрөх нэг өөр, хийсвэр хийж төрөх нэг өөр, тийм ээ. Өөрөөрөө төрсэн тохиолдолд идэгрэх нь илүү хурдцтай байдаг. Хийсвэр хийсэн тохиолдолд жоохон идэх хугацаа нь урт байдаг, тийм ээ. Тэгэхээр өөрөөрөө төрсөн ямар ч асуудалгүй төрсэн тохиолдолд бол 6-аас 8-7 хоног хүлээсний дараагаар хөнгөн дасгал хийж болно гэж эмч зөвлөдөг л дөө. Тэрнээс бусад бүх тохиолдолд хэрвээ хүндрэлтэй төрсөн, тийм ээ, ойдол тавиулсан, мөн хийсвэр гарсан бол доор хаяж 3 сар бүр хүлээх хэрэгтэй. 3 сар дор хаяж 3 сар хүлээх хэрэгтэй болдог. Тэгээд 6 сар болсны дараагаар яаж байна? 8 сар болсны дараагаар яаж байна гэдээ хүмүүсээс асуусан байсан. Тэгэхээр 6 сар болсны дараагаар бол ерөнхийдөө бол хийсвэрээр төрсэн бол 3 сараа өнгөрсөн учраас гайгүй. Тэгэхдээ огт дасгал хийгээгүй бол маш хөнгөн дасгалаас эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй дасгал өрөөсөө хийгээгүй байж аваад гівгэнт маш их хурдцтай хүнд дасгалууд хийгээд эхлэх юм бол бас муугаар нөлөөлөх тохиолдол гарна л да. Тийм учраас эхлээд маш багаар эхлэх хэрэгтэй. Тодорхой хангалттай хугацаа хүүхэд төрүүлсний хадараа хангалттай хугацаа өгсөний дараагаар хэрвээ хөнгөн өөрөөрөө төрсэн тохиолдолд бол 6-аас 8-7 хоногийн дараагаар дасгалаа хөнгөн дасгалууд шогших, тийм ээ. Хэрвээ гүйдэг бол шогшиж эхлээл маш энгийн дасгалуудыг хийж, хөнгөн дасгалууд хийж агаад явандаа жижигээр биеэ дасгаж байгаад шинэ дасгалуудыг оруулдаг ч юм уу, эсвэл дасгалуудаа хөндрүүлэх боломжтой шүү. Тэгээд хэрвээ 6
8 сар хүүхэд төрүүлээд 6-аас 8 сар болсон ч юм уу тохиолдолд бол супер 6-г хийх боломжтой өгвөл зүгээрээ хийх боломжтой шүү гэж зөвлөмөр байна. За юу Америкт хэдэн жил болж байгаа вэ? Гэр бүл, ажил амьдралд хэр вэ? Нууц биш бол ямар ажил хийдэг вэ? Ажлын олдоц хэрвээ гэж байна. Энэ хүн хүнээсээ шалтгаална. Яг тим гэж би бол хэлэхгүй, сайхан ч гэж хэлэхгүй, муухай ч гэж хэлэхгүй. Яг олон жил болж байгаа нууц гэдэг ах юм байхгүй. Ер нь юугаач нуух уу, нууц гэж юу ч байхгүй. Тэгэл тухайн хүн хэрэг сэргэлэн хүн байна, юмаа хэрэг сурж гэн, дасан зогсох байдал хэрвээ тэрнээс л шалтгаалдаг шүү дээ. Ер нь миний хувьд бол гэр бүлтэйгээ амьдардаг, өөрөө хувийн бизнес эрхэлдэг, хэд хэдэн бизнес эрхэлдэг. Тэгээд өөр асуулт байгаа бол чөлөөтэй асуугаараа. За энд modify гэж энд сайн байцгаана уу, дүлгөөн сайн уу, батхүү сайн уу, Instagram live бичлэг дээр орж ирсэнд баяртай байна. Асуулт байгаа бол асуугаараа. Би өнөөдрийнхөө энэ бичлэг дээр супер 6 хэвлэлийн булчингийн дасгалуудыг гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ? Онлайн сургалтынхаа талаар ярьж байгаа юм аа. Тэгээд энэ сургалт Мартин 8-нд болох учраас өнөөдөр бүртгүүлээрээ. Өөрөөсөө бүртгүүлэхэд 1-2 хоног үлдчихсэн байна. Бүртгүүлчихсэн тохиолдолд би бүгдээрингийн Facebook group дээр оруулаад онлайнаар хичээлдээ нэвтрэн ороод нэгд өдрөөс хичээлж эхлэх боломжтой юм байгаа юм шүү. Яаж бүртгүүлэх вэ гэвэл би энд холбоосын нүхгээ холбоос нь юу вэ гэвэл Ука төмөрцөг.com би энд юун дээр бас биччихэ. Instagram дээр биччихэ. Instagram дээр бол миний нөгөө профайл руу ороод, профайл хэсэг рүү ороод нөгөө зурган дээр дараад профайл руу ороод тэр дотор bio гэж байдаг шүү дээ. Профайл дотор холбоос байгаа. Тэр холбоос дээр дараад энэ дасгалын тухай үзэх боломжтой шүү. За супер 6. Энд бас биччихээ copy paste хийгээд супер 6 оруулаад биччихээ гэсэн чинь буруу бичээд байна. Супер энэ төр чи бичих ямар хэцүү юм бэ? Жижигхэн бичихтэй болохоор супер 6 би энд Instagram дээр бичээд байна л да. За энд холбоосыг нь өгсөн байгаа шүү. Энэ холбоос дээр бичээрэй. За ёо. Сайн уу намуна, сайн уу цэги, сайн уу маги. Өдрөө сайхан өнгөрөөж байгаа эцтэй. Энд бол Америкт бол өглөө болж гин. Өглөөний 9 цаг 2 минут болж байна. Асуулт байгаа бол энэ чөлөөтэй асуугаараа. За өөр чин одоо ихэнх нь ер нь бол хүүхэд гаргаад хийж болох уу гэсэн асуултууд байсан. Тийм болохоор асуултуудад ерөнхийдөө бол хариулчихсан байгаа юм байна. Манайхан өөр асуулт байгаа юу? Төлбөртөө юм болов уу гэсэн байна. Тийм ээ, төлбөртөө төлбөр нь 187 мянган төгрөг байгаа. Тэгээд энэ сая оруулсан тэр холбоос дээр дараад орох юм бол тэр эхлээ гэдэг улаан товч байгаа. Тэр эхлээ гэдэг улаан товч дээр дарсан тохиолдолд төлбөрөө хэрхэн яаж хийх вэ гэдэг мэдээлүүд байгаа. Хэрвээ гадаадаас орж байгаа, Европоос орж байгаа тохиолдолд тэнд PayPal байгаа. Хэрвээ PayPal аккаунттай бол PayPal-аар төлбөр бас хийх боломжтой. Үгүй бол Монголд хаан банк руу хийх боломжтой. Бүх мэдээллийг энэ холбоос дээр оруулсан байгаа шүү. Ямар сургалт вэ гэдээ асуусан байна Майка. Энд супер 6 гэдэг хэвлэлийн булчингийн гэрийн нөхцөлд хийх онлайн сургалтын тухай ярьж байгаа юм а. 7 хоногт 5 удаа хийх болно. 1-т 2-т 3-т 4-т 5-т. Тэгээд 4-7 хоног үргэлжлэх юм байгаа. Тэгээд бүгдээрээ Facebook дээр групп нээсэн байгаа. Тэр групп руу ороод тэрэн дээр бүх зүйлээ ярилцаад явах болно. Тэгээд энэ хэвлэлийн булчин маш сайн үйлчилдэг дасгал байгаа. Юугаараа онцлог вэ гэх юм бол өдөр болгоны дасгал ондоо байх болно. Нэг дасгалаа давтаад хийгээд байхгүй. Жишээлбэл өнөөдөр 5 янзын дасгал хийлээ гэхэд маргааш яг тэр 5 янзын дасгалаа давтаж хийхгүй. Маргааш нь тис өөр, ондоо өөр 5
төрлийн дасгалууд хийхээр маш их онцлогтой байгаа. Яагаад ингээ ондоо дасгалууд хийдэг вэ гэвэл булчинд нэг дасгалыг дахин хийгээд байх юм бол хүний булчин нөгөө тэрэндээ дасан зохицоод хөгжих нь удаашралтай болсон байдаг учраас ондоо дасгалууд хийснээр хүний булчин маш хурдан хөгжөөдгөөрөө онцлог байгаа. Тийм учраас өдөр болгоны дасгал тийм ээ ондоо байх болно, 5 өдрийн дасгал 5-7 ондоо байх болно. Нийт энэ 30 хоногт хийх дасгалууд бүгдээрээ ондоо байх болно. Тэрнээс гадна зөвхөн хэвлийн дасгал хийхээс гадна өөх шатах дасгалуудыг хавсгаж оруулснараа маш хурдцтай хөгжих боломжтой үр дүнгээ сайн өгдөг дасгалуудыг оруулсан байгаа юм аа. Одоо төлбөрөө төлөөд суун. За тэгэхээр энэ холбоосын энэ доор явуулсан байгаа энд эхлэе гэдэг улаан товчон дээр дараад хийх юм бол шууд орох боломжтой байгаа шүү. Тэгээд Facebook групп дээр ороод төлбөрөө төлөөд ороод ирсэн дасгалаа эхлүүлж байгаа хүмүүстэд хэрхэн яаж зөв хооллох тухай энэ дасгалын хажуугаар зөвхөн дасгал хийгээд бид нар хурдан үр дүнд хүрэхгүй шүү дээ, тийм ээ. Сууд минийхөө жоохон аяархан болоорой, жижигхэн аяархан болчих дуун дэндүү чангагүй шүү. Зөвхөн дасгал хийхээс гадна бид нар хоолны дэглэм барих хэрэгтэй болдгоо гэвэл хэрэгтэй болдог. Тэгэх юм бол илүү хурдан үр дүнгээ үздэг байгаа. Тэгээд энэ талаар би хэрхэн яаж хоолны дэглэм сагсан бай тухайга бүгдийг би Facebook групп дээр яриад явах болно. Тийм болохоор хоолны зөвхөн дасгал хийн гэж бодож байгаа бол үгүй, хоолны дэглэмээ бид нэр сураад явах болно, өөрөөсөндөө мотивац өгөөд явах болно. Мөн энэ 30 хоногт хамгийн гоё нь тууштай хийгээд энийгээ дуусгах юм бол бид нар өдөр болгон дасгал хийдэг тэр сайхан дадал зуршлыг эзэмших байгаа юм аа. Тэгээд бинийгээ дэмжиж, битэйгээ ярилцаад тийм ээ. Бид нар заримдаа дэмжлэх хэрэгтэй байдаг шүү дээ. Өглөө басаа дасгал яаж хийнэ гэж зовцсон байж хахад хажуунаас нэг хүн дасгалаа хийцэн шүү гэд гараад ирэх юм бол гэлс та өөрөө ирэхгүй хийдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чинь дэмжлэгтэйгээр бид нар улам илүү их үр дүнд хийж өөрсдөө түлхэх болно, өөрсдөө шахах болно. Тийм болохоор энэ супер 6 хэвлийн булчингийн дасгалыг энэ Мартин 8-аар өөрсөндөө бэлэг бариараа гэдгийг хэлмээр байна. Энэ шиг сайхан бэлэг гэж байхгүй, өөрөө өөрсөндөө хөрөнгө оруулж иж бид нар хүчтэй байна шүү дээ, тийм ээ. Бид нар хүчтэй байх юм бол бидний өөр хүүхэд хүчтэй байх болно, гэр бүл маань хүчтэй байх болно. Бид нар хүчтэй байх юм бол бид ажил дээрээ хүчтэй, ажлынхаа хамт олонд хүчтэй, ангийнхаа хүүхдэдэд хүчтэй байх болно, тийм ээ. Тэгэхээр бүх юм биднээс өөрсдөө шалтгаална. Тиймээс бид хэрвээ өнөөдөр ямар нэгэн байдлаар ирч хүчээ алдсан явж байгаа юм бол хүүхдүүд ч гэсэн ирч хүчээ алдна. Эрхэн тойронд байгаа хүмүүстэй ч гэсэн бид нэр ирч хүч өгч чадахгүй шүү дээ. Тийм учраас энэ сайхан хөрөнгө оруулалтыг өөрсөндөө хийгээд энэ супер 6 хэвлэн булчингийн дасгалаа цөмөрсдөө хамтдаа эхлүүлээ төхөө. Асуулт байгаа бол асуугаараа. Баярын мэнд отхон дээр баярын мэнд гэсэн байна. Баярын мэнд Мартин 8-ны мэнд хүргье бүсгүүчүүдээ. Асуулт байвал чөлөөтэй асуугаа. Бусад хэсгээрээ турна те хоол яах вэ? Тий бусад хэсгээрээ энэ бол зөвхөн хэвлийн булчин хөгжүүлэхэд яг таргет хийсэн тийм ээ төвлөрсөн тийм дасгалууд байна. Хажуугаар нь өөх шатах дасгалуудыг хавсаргаад явуулна. Хэрвээ яг ямар төрлийн анх шатны хүмүүстэд зориулж гинөө, дунд шатныхан зориулж гинөө, гүнзгий юу гэдгийг бүх төрлийн хүмүүс хийх боломжтой юу гэвэл бүх төрлийн хүмүүс боломжтой. Ягаад бол дөнгөж анх хийж байгаа хүмүүс яаж хөнгөн хийх вэ гэдгийг бас тэнд тавьсан байгаа тийм ээ. Энэ дасгал хүнд одоо жишээлбэл хөнгөн арга нь энэ байна, хүнд арга нь энэ байна гэд тавьчихсан байгаа хичээлүүд дээр. Тийм болохоор анхны шатныхан бол хөнгөн аргыг хийгээ явчих болно. Дасгал өөрөө хийгээ явдаг бол хүндрүүлсэн аргуудыг хийгээ явчих. Бүр хүнд дасгалууд хийдэг бол тэр хийж байгаа бүх дасгалуудаа жинтэй хийгээд бас явах боломжтой байгаа. Бусад хэсгээрээ турна. Бусад хэсгээрээ турна гэвэл ер нь бол өөх шатааж ээж өөх шатах аэробик дасгалууд хийж ээж ер нь бусад бүх талаараа турна. Жишээлбэл энэ гарын энэ булчинтай ингээд том таргалсан байлаа гэх юм бол бид нар ерөнхий нийт биеийн тийм ээ өөх шатах дасгалуудыг хийж ээж энэ гарын булчин гарын энэ хэсгээр турна, гуй хэсгээрээ турна тийм ээ бүслэхийгээрээ турна, бүх бүтэн биеэрээ турах
боломжтой байдаг. Тэгээд өөх шатаах дасгалуудыг маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж бүх хэсгээрээ турах юм байгаа шүү. Тэрнээс зөвхөн таргетлсан хүлний дасгал хийгээд ч юм уу эсвэл зөвхөн гидсний дасгал хийснээрээ бүх биеэр турахгүй шүү. Харин хоолны дэглэм маш сайн хэрвээ барьсан тохиолдолд хоолороо дэглэмээрээ бас ямар ч гурил идэхгүй, ямар ч чихэр идэхгүй тийм ээ. Тэр тохиолдолд бол хүн бас маш хурдан турдаг штэ. Тэрнээс хоолоо бүр хасаад тэ юу ч идэхгүй байж байгаа тулан гэх юм бол бас утгагүй. Тэгэхээр яг зөв хооллох тэд аргыг хэрэглэх боломжтой. Тэгэхээр энэ бүх зөв хооллох арга яг юу байна вэ гэдгийг би энэ тухай бас супер 6-даа оролцсон хүмүүстэйгээ Facebook групп дээрээ лайв бичлэг хийхээс гадна видео бичлэг тавиад явна гэж бодож байгаа. Нямбаяр сайн олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье гэсэн байна. Сайн уу? Наминдар төрөөд 3 сартаа яаж турах уу гэж байна. Дасгал ерөөсө турах арга бол ер нь дасгал хийх штэ тийм ээ. Тэрнээс зүгээр дасгал хийх нь хоёр янз. Сайн уу Гамболдоо, сайн уу мөнх түг Баатарч яв гэсэн байна. Сайн уу? Дасгал хийхийг бас зарим хүмүүс буруугаар их боддог. Ягаад гэвэл дасгал чинь байна штэ тийм ээ. Тесрэлттэй дасгалууд одоо дасгал хийгээд хүн чинь ядарна, зовно, өвдөн тэрийг мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй энэ ядраад, зовоод, өвдснөөс болоод буугаад өгчдөг. Ядрахаас, зовхоос, өвдөхөөс болоод дасгалаа хийхэ болчдөг. Ядраад, зовж энэ өвдөхөөс болоод дасгал хийдэггүй байхгүй юу? Тэгэхээр ер нь дасгал хийн гэдэг маань ядрах уу, ядарна. Өвдөхүү өвдөн. Тэгэхээр энийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгжээж бид нар тэр булчинг хөгжүүлнэ. Тэгжээж бид нар турна, тийм ээ. Тэрнээс хэрвээ ядрахгүй, зовхгүй, хүлс асгарахгүй зүгээр ингээд одоо шилбэл нэг эллиптикл машин байдаг штэ ингээд хүмүүсийг зарим нь харахад ямар ч хүлс гараагүй ингээд бүтэн 30 минут, 40 минут ингээд хийгээ яваад намайг анх 2018 онд бүр эрчимтэй дасгал хийгээд эхэлж байхад явж исэн хүн өнөөдөр гэхэд 19-20 он болцсон 2 жилийн дараагаар гэхэд яг л хിവэрэ турсан уу гэвэл тураагүй яг ямар ч өөрчлөлт гараагүй бас тэгж дасгал хийдэг хүмүүс бас байдаг аахгүй. Тэгэхээр ямар ч үр дүнгүй гэхдээ яг тухайн хүнийг тухайн байдалд нь байлгаад байдгаараа бас сайн талтай л да. Хэрвээ нэг яг тэр хивэндээ өөрийгөө хадгалаад бай гэвэл огт дасгал хийгээгүй хүмүүнээс бол мэдээж хөдөлгөөнтэй байгаа маш сайн. Хэрвээ үр дүн гаргая бүр сайн тураад бүр булчингуудаа бүр хөгжүүлээд тийм ээ маш сайхан болъё гэсэн тохиолдолд бүр өстөө байдгаараа хичээллээд бүр хүлсэн асгараад гэдэг болтлоо дасгал хийх шаардлагатай болдог гэвэл болдог. Тэгээд нөө хамаг бие чи хүндүр болно. Би уулзаа дасгал хийгээ баг өдөр болгон хүндүр хамаг бие хүндүр болоод явдаг аахгүй. Гидсээр бөө хүндүр, өгцөг хүндүр болно, гар хүндүр болно. Бүх ямар бүлчин өнөөдөр хийн яг тэр бүлчин чи нөө өдөр болгон хүндүр болчихсон явж байдаг. Тийм болохоор дасгал хийн гэдэг маань угаасаа зовно, ядарна, өвдөн гэдгийг дагалдаж ирдэг юм шүү гэдгийг бас мэдэх хэрэгтэй шүү. За төрөөд 3 сартаа яаж турах уу гэхээр хоолны дэглэмээ барих хэрэгтэй, дасгал хийх хэрэгтэй шүү. За аэробик дасгалууд сайн хийх хэрэгтэй. Эмэгтэйчүүд бид нар төрсний дараагаар энэ хэвлийн булчингаа чангалах хэрэгтэй. Энэ хэвлийн кор булчингуудтэй энэ нуруу хэвлийн бидний гол хэсэг чинь хамгийн хүчтэй байх хэсэг энэ хүчтэй байж бидний бусад булчингуудаа хөгжүүлнэ штэ тийм ээ. Тийм болохоор энэ хэвлийн булчингийн маш сайн нурууны булчин, хэвлийн булчин энэ кор хэсгээ бол чангалах хэрэгтэй шүү. Тэгээ төрсний дараагаар аяг маш их сул болцсон байдаг учраас биднэрт нуруу өвдөх ямар нэгэн зовиорууд гардаг штэ. Тийм учраас эмэгтэйчүүд бид нар тэр ялангуяа хэвлийн булчингаа чангалах хэрэгтэй. Таны арьс их гоё эрүүл харагдаж байна. Арьсандаа ямар арчилгаа хийдэг талаар зөвлөгөө өгч болох уу? Би тийм арьсандаа арчилгаа хийгээд байдаггүй. Зүгээр л ингийн яг нэг маск тавина, нүрээ угаана, тосоод өрхөн өдөр болгон чигшүүлэгчээд яа. Тэгээд бас ногоон жуус их уудаг. Тэрнээс бас хамааралтай байж магадгүй. Би өдөр болгон ногоон жуус уудаг л да. Тэгэхээр ногоон жуус гэдэг маань нөгөө kale, celery гэдэг ногоон жуус гэдэг уука төмөргө хайх юм бол миний ногоон жуусны ерөнхий
recipe тавигдсан байгаа. Тэгэхээр би ерөнхийдөө бол тэр recipe гол recipe тэр байгаад тэрийг дагаад хийх боломжтой шүү. За би тэгээ aloe vera гэж байдаг шүү дээ. Aloe vera 100 насны juice гэж байдаг. Тэр juice-ийг бас тэр дотроо хийдэг. Ой миний хөө болохгүй. Өстой болохгүй юу болж байна? Тэгээд уучлаарай манай хүү энд хамаагүй боруултаад. Тэгэхээр ногоон juice хийгээ дуугаараа тэр рецепт байгаа шүү. Хэрвээ ногоон жусны өөр рецептнүүд ногоон жусны улам ямар ашиг тусын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хэрвээ та супер 6-ад хамрагдах юм бол би Facebook групп дээр бид нар хамтдаа ярилцаад өөр өөрсдийнхөө рецептнүүдийг бас тавиад явах боломжтой шүү. Тэгэхээр энэ супер 6 30 хоног ерөөсөө 30 хоног те нэг сар чи ямар хурдан өнгөрдөг билээ те. Ерөөсөө нэг сар чинь зөв суп гал өнгөрчдөг шүү. Тэгэхээр энэ нэг сар нүдэн анаал харахад нэг сар өнгөрсөн байдаг. Сая энэ сая 2019 он саяхан л байлаа шүү дээ 12 сар. Тэгтэл 2020 он ингээл зөв нүдэрнхэн дотор гарсан чинь 1 сар өнгөрсөн, 2 сар өнгөрсөн, 3 сар одоо талдаа орохгүй явж штэ. Тэгэхээр чинь маш хурдан өнгөрч байгаа. Тэгэхээр бид нар энэ хурдан өнгөрч байгаа энэ завгүй нийгэмд өрөөсө бушуухан шиг цаг гаргаад тэрэн дотроо амжиж өөртөө юмоо хийж зарцуулахгүй юм бол өрөөсө нэг мэтгэд 100 болно. 100 өнгө яачва гэжэд намар болчиход намар болоод өнгөрчээд 2021 он гарах гэдэг байгаа байхгүй айгүй аимшигтай тэгэж бодохоор айгүй амар тийм болохоор өрөөсөө энэ 30 хоног бол нүдэрэмхийн дотор л өнгөрнө энэ 30 хоногийг өдөр болгон үр дүнтэй өнгөрөөж чадсанаар бид нар үр дүнтэй байх болно. Тэгэхээр энэ 30 хоногийг удаашралтаас те үр дүнтэй яаж өнгөрөх вэ гэвэл бид нар өдөр болгоныгоо хянж те өдөр болгоныг бид нар анхаарлаа төвлөрүүлж би яг юу хийх вэ энэ өдрөө гэж өөртөө өглөө болгон бодож ээж эсвэл өмнө өдөр нь бодож ээж тэрийгэ төлөвлөж ээж яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу үр дүнтэйгээр хийж өнгөрөөснөр бид нар тэр өдрийг үр дүнтэй өнгөрөөнө. Дараагийн өдрийг тэгж бас өнгөрөөнө. Ингэж өнгөрөх юм бол энэ 30 хоног 3 сарын 8-наас 4 сарын 8 ямар үр дүнтэй өнгөрөх вэ? Тэгээ одоо коронавирус гэдээ бүр өстө бүгдээ гэртээ ишээ тийшээ дэлгүүрч гарах боломжгүй болж штэ. Одоо хэцүү дэлгүүр гарахад ч хэцүү баг энэ коронавирустай болов энэ яах болоо гэ би нэгэ хардах цаг болчиход болгоомжтой агаар. Тэгээ манай энд чинь бас коронавирус маш их хурдцтай тархаж эхэлж байгаа. Тэгээд тэгэхээр энэ гэртээ өнжиж байгаа энэ сайхан боломжийг бас үр дүнтэй өөртөө наагаад тэгээ өөртөө хэрэгтэй юм хийгээд өнгөрөх юм бол бидэнд өөртөө ашигтай байгаа. За тэгэхээр өөр асуулт байна уу? Дасгал хийснээ дараа хүүтэн усанд орох нь зөв үү? Бүлээн усанд ордог юм уу? Хүмүүс янз бүрл ярих юм гэж байна. Би бол зүгээр бүлээн усанд л ордог л доо. Тэгээ хаяа бол хүүтэн усанд орохыг хичээдэг. Хүүтэн усанд орсноор илүү чирэг болдог штэ тийм ээ. Эрдэнэ тонголог сайн уу? Эрдэнэ тонголгаа аюука цоод сайн уу? Сэргэлэн сайн уу? Намын дараас саагийн сайн уу? Тэгэхээр байж мэнэ. Хүүтэн усанд орсноор илүү чирэгс болдог штэ. Тэгэхээр хүүтэн усанд орох сайн. Ер нь бол сайн шүү. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэнд хүргье гэсэн байна сэргэлэн. Баярлалаа. Чамд чаас баярын мэнд хүргье. Тэгэхээр энэ лайв бичлэгээрээ хэрвээ дүнгиж орж ирж байгаа энэ юун бичлэг хийгээд байна уука гэж бодож байгаа супер 6 онлайн хэвлийн булчингийн дасгалын тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ хэвлийн супер 6 хэвлийн булчингийн дасгал нь мартын 8-наар эхэлнэ. Одоо 1-2 хоногийн дараа өнөөдөр өнөөдөр маргааш амжиж бүртгүүлснээр нэгд өдөр Улаанбаатар цагаар шууд эхлэх боломжтой. Тийм болохоор хэрхэн яаж бүртгүүлэх вэ гэвэл би энэ холбоосыг илгээсэн байгаа. Facebook дээр энд холбоос илгээсэн байгаа. Энэ холбоос дээр дараад би сая дүнгиж сая энэ комент хэсэгт орууллаа. Би энд Facebook дээр ярьж байгаа. Энд Instagram дээр бас лайв бичлэг давхар явагдаж байгаа юм аа. Тэгэхээр Instagram дээр байгаа хүмүүс супер 6-г яаж бүртгүүлэх вэ гэж гайхаж байгаа бол энэ комент хэсэг дээр би холбоос оруулсан байгаа. Хэрвээ үгүй бол миний энэ зурган дээр дараад профайл дээр холбоос оруулсан байгаа. Тэр холбоос дээр дараад орох боломжтой. Энэ манайхөө сайхан энэ хүн үсээ хосуулсан байгаа. Урт үстэй байсан. Одоо эдэн настай байлаа миний ангийнхан. Эдэн настай байлаа? 6. Чи 6 настай болох болоогүй шүү дээ. Чи 5 таа байгаа шүү дээ. Том болохыг бөө хүслэн за иш яваа. За одоо тэгээ бидний нөгөө хүүхдүүдийн үр дүн энэ нэ шүү дээ. Тэ ийм өөрхөн хүүхдүүдийг гаргах гэж бидний бие маш их олон замаар явдаг.
Тэгээд гарсан үр дүн ийм хөөрхөн хүүхдүүд байдаг. Гэхдээ бид нар бас дараа нь энэ биеэ буцаад эргүүлээд байранд нь аваачихын тулд маш их ажил шаардлагатай болдгийг бид нар мэдж байгаа хэвчтэй тийм ээ. Тэр хүүхэд гаргасан бол маш сайн мэдж байгаа ах гэж бодож байна. За ээж дараа нь олж өгье. Дараа нь олж өгье. Одоо манай хүү энд өнгөрцөн бүр саад болоод онлоо. Тэгээд өөрсдөндөө маш сайн ажиллах шаардлагатай болдог хүүхэд гарсны дараагаар сайн request өгсөн. Тэгээ энэ Instagram дээр бас ярих боломжтой байдаг. Хэрвээ яах юм бол бас ярьж болно шүү. Ороод ирээрээ ярьж болно шүү. Тууштай зоригтой мөрөөдөлтөй өөдрөг байвал ямар үр дүнд хүрдгийг харуулсан мундаг бүсгүй шүү. Хүн ямар том болоо вэ гэж. Бүбэ баярлалаа. Аялгуу маш их баярлалаа. Харин тууштай байх чинь айгүй хэцүү шттэ тий. Юм тууштай байна гэдэг чинь ер нь маш их хэцүү. Тэгтээ өөртөө өдөр болгон тэр тууштай байхаа сануулах хэрэгтэй байдаг аахгүй. Өглөө болгон тууштай байх ёстой. Одоо шилбэл бид нар хэвлэн булчингийн дасгал хийлээ гэх юм бол хэвлэн булчингийн дасгал 30 хоногоор хийгээд дуусахгүй шттэ. Тодорхой үр дүнд хүрэх хэрэгтэй. Тэр үр дүнгээ нүдэндээ харах хэрэгтэй. За би ерөөсөө супер 6 булчинтай болно гэдэгтэй шийдвэрийг өнөөдөр гаргалаа гэж бодъё. За би өөртөө 6 булчингаа супер 6 булчингаа гаргаж ирнэ гэдэг тэр шийдвэрийг гаргаад тэр шийдвэрийг гаргасан тохиолдолд өөрийгөө тэр 6 булчинтай байгаагаар харна гэсэн үг. Жишээлбэл залуу байхдаа тэ хүүхэд гаргахаас өмнө миний бие ямар байсан тэр биеэ дандаа бодох хэрэгтэй болдог аахгүй. Жишээлбэл би бол хүүхэд гаргахаас өмнө сайхан нарийнхан бэлхүүстэй ямар ч эвдэрсэн гэдсгүй те айгуу сайхан л байдаг байсан. Тэгээ хүүхэд гаргасны дараагаар бол тийм байх нь амар хэцүү. Тэгэхээр өөртөө тэр нөө хүүхэд гаргахаас өмнөх зургаа дандаа сануулж байна. Тэгээд тэрэндээ хүрэхийн тулд би өнөөдөр юу хийх хэрэгтэй вэ гэдгээ өөртөө мэдсэн байх шаардлагатай. Тэгэхээр ийм дасгалууд хийн. За жишээлбэл жимд явлаа гэх юм бол гэртээ за дасгал хийгээл нөгөө 15-аас 20 минут гаргачлаа гэж бодох юм бол тэр дасгалтаа за нэг сирапс гэдэг чинь те суулт ингэж хийгээл за 100 суулт хийчихгээл ингээл 100 суултаа хийгээл өдөр болгон 100 суулт хийх юм бол тэр чинь бас хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ суулт чинь бас сайн биш, сайн дасгалт бас орохгүй гэдэг тийм судалгаагаар гарсан байдаг. Ахар сүүл эднэрт мууч гэдэг юм уу те. Тийм болохоор бас өөр дасгалуудыг хийх хэрэгтэй байдаг. Тэгээд өөрөө яг ямар дасгал хийхээ мэдэхгүйгээр те дасгал хийх юм бол зөв хийгээд байгаагаа мэдэхгүй, буруу хийгээд байгаагаа мэдэхгүй тохиолдол их бол гардаг штэ. Энэ тэгээд ингээл хартал үйлчлэхгүй байж штэ. Ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа юм шиг. Тэгэл нэг өвдөж байгаа л дараа нь өвдөхөө болчихдаг ч анх дасгал хийхэд гизээр өвдөлийг за үйлчилсэн байна даа гэ маргааш нь өвдөд зогсчдаг штэ тий. Тэгээ буцаад гайгүй болохоор нь хийхгээл хийдэг. Тэгэхээр нөгөө дараагийн өмнө өдөр нь дасгал хийгээд өвдсөн учраас нөгөө өвдөхөөс айгаад хүн хийдэггүй эсвэл муу дутуу хийчдэг тохиолдолд их гардаг байхгүй. Би надад ч тэр тохиолдолж байсан. Тэгэхээр яах вэ гэвэл энд миний энэ супер 6 дасгал өдөр болгон тэр эхний 5 өдөр хийн. Тэгэхээр эхний өдөр хийсний дараа маргааш нь хүндүр болох уу гэвэл хүндүр болно. Гисэн хэдий ч гэсэн маргааш нь заавал хийх хэрэгтэй байдаг байхгүй. Заавал маргааш нь хийн, нөгөөдөр нь заавал хийн. Тэр айхтар өвчнгөө тэд хийж, давж, гарч, ард нь гарсан учраас бид нар дараа нь тэр баргийн өвдөлтийг тоохоо болдог. Тийм учраас дараагийнхаа дасгалыг эрч хүчтэй хийдэг байхгүй юу? Тэгэхгүй өнөөдөр дасгалаа хийчлээ гээд маргааш нь хийх гэсэн чинь бүүн өвдөр өстө амар өвчин болдог. Ингээ хүрхээр яа гэдэг гарын булчин хийчихээр баг энэ гар дотор нэг чулуу аваад хийцэн. Тэгээ ингээ гараа хөдлөхөр тэр чулуу наашаа цаашаа ингээ хөдлөд байгаа юм шиг амар өвддөг байхгүй. Тэгээ нөгөө амар дасгал хийсний дараа заримдаа бүр ядраад авралууга баг бүр ингээ нүглэх нь холгүй явдаг. Би тэгж явж исэн баг бүр юу вэ? Энд би яач вэ? Арайчтэй. Би одоо маргааш яаж хийх юм бэ? Маргааш нь болохоор хамаг би хүндүр болсон. Ингээ бүр явж чадахгүй өгцөгний дасгал хийсэн. Зараа бүр хүл өвдөө бүр явж чадахгүй маргааш нь дасгал ахиа хийх гэдэг яаж хийх юм бэ гэж бодоод байдаг. Гэхдээ яг тэр үед бидний нөгөө цааш нь хийх үү? Үгүй юу гэдэг гарч ирдэг аахгүй. Тэгэхээр яг тэр үедээ бид хэрвээ тэр дасгалаа дахиад хийгээд өөрийгөө давсан бол тэр үед бид нар ялт гаргаж байгаа. Нөгөөдөр нь муу ялгаагүй. Яг тэр үед ялт хийж байгаа. Эхний өдрийн дасгал хийсний дараа 2 дахь өдөр би хүндүр болсон байсан. Тэрний дараагийн дасгал хийсний дараа 2 дахь өдөр бүр хүндүр болдог аахгүй. Тэгэхээр тэр 2 өдрийг давах хэрэгтэй.
Тэгээд тэр 2 өдрийг арай жижигмүүд авсны дараагаар дахиад өөр шин дасгалууд гарч ирээд өөр булчингууд ажиллаад дахиад хүндөр бол. Тэгэхээр энэ хүндөр болох юу? Тэр үеигээл даваад байх юм бол бид нэр тэр хэмжээгээр маш хүчтэй болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгснээрээ бид нар одоо өөрсдийнхөө хүсэж байгаа тэр үр дүн гаргадаг юм шүү. Тэ? Тэгэхээр ерөөсөө санаа зовох хэрэггүй. Одоо шилээ зарим нэг маань яадаг шүү. Яана би энэ супер 6-д ороод хийж чадах болов. Яана би энэ супер 6 хэвлийн булчингийн дасгалд орчоод тууштай байж чадах болов гэд. За чадахгүй байвал яах вэ гэд тэрнээсээ болоод бас бид нар коммитмент хийж чаддгүй. Тэрнээсээ болоод шийдвэр гаргаж чаддгүй. Бид нар ийм зогсон байдалтай ороод өөрийгөө дандаа хоошин татсан тийм байдалд ордог учраас альва ямар нэгэн тийм зорилгот хүрийч гэсэн ч юм уу тийм шийдвэр гаргая гэдгээс айгаад гарч чаддгүй зогсон байдалтай ордог тохиолдлууд гардгүйг маш их гардаг. Тийм болохоор хийхээс нааш бид нар үр дүнд гаргаж чадахгүй. Хийхээс нааш бид нар яг ямар хүчтэйгээ мэдэж чадахгүй. Хийхээс нааш бид нар хэр хол явхаа мэдэж чадахгүй. Хол явсан учраас бид хол явж чадж байгаа юм байна штэ гэдгээ мэддэг байхгүй. Одоо шил бид нар эндээс би бослоо. Энэ болонд очлоо. Энэ болонд очихоос нааш би энэ суугаад ахмал тэр болонд яаж очноо гэд хараад суугаад ахаа бол тэр болонд очиж чадахгүй. Очиж чадах болоо гэл тэ бодоол. Тэр болонд очихын тулд юугаар явах вэ? Яаж очих вэ? Юугаар явал? Аль талаас нь очих вэ? Цаанаас нь очих вэ? Наанаас нь очих вэ? Тийм ээ. Гүүгээд очих вэ? Мөлхөөд очих вэ гэх юм уу те. Тэгэл ингээл бодоод авах юм бол бид нар бодоол байна. Хэр удаан бодох үгүй зөндөө олон удаа бодно. Хизээ тэнд очих үгүй ерөөсөө шууд босоод тэр болонд очиад зогснороо бид нэр тэр болонд очиж штэ. Тэр болонд очих юм бол энэ болонд очичлоо. Дараагийн болон юу вэ гэд хайж эхлэх байхгүй. Тийм болохоор үйлдэл хий. Ерөөсөө үйлдэл хийжээж үр дүнд хүрнэ. Нэг үйлдэл нөгөө үйлдэл гарч ирдэг. Нэг үйлдэлээс нөгөө үйлдэл гарч ирдэг. Тэр үйлдэлийг хийсэн учраас дараагийн үйлдэл гарч ирнэ. Тэрнээс биш би энд байлаа гэхэд энэ болонгийн цаана энэ цаатлын өрөөнд би очиж чадахгүй шүү дээ. Шууд би энд байж байгаа өсрөө тэр өрөөнд очиж хизээж чадахгүй. Би энэ өрөөнд байж байгаа тэр хаалгаар гарсан учраас энэ өрөөрөө очино. Энэ хаалгаар гарах үйлдэлийг эхлээд хийн. Энэ хаалгаар гарсны дараагаар нөгөө өрөөний хаалга хүртэл үйлдэлхийн нөгөө өрөөний хаалганаас тэр өрөөнд ортох үйлдэл хийсэн учраас би тэр өрөөнд очиж байгаа байхгүй. Тэгэхээр нэг үйлдэлээс нөгөө үйлдэлийн дараагаар дараагийн үйлдэлүүдээ хийгээд тэр үр дүнд хүрдэг учраас эхний энэ үйлдэлийг заавал хийх хэрэгтэй. Энэ үйлдэлийг хийжээж дараагийнхаа үйлдэлийг гардаг учраас шийдвэрээ гаргаад үйлдэл хийх шийдвэр гаргах нь маш чухал байдаг юм шүү. Тийм болохоор үйлдэл хийхээс ерөөсөө айсны хэрэггүй. Яагаад гэвэл бид нар байнгын мэдхгүй үйлдэлээ хийхэд хүн дандаа айдаг байхгүй. Юу ч мэдхгүй үйлдэл тэ ямар яах бол гэд тэрнээсээ айдаг. Яг тэр үйлдэл хийхэд айх юм ерөөсөө байдаггүй байхгүй. Хийж үсэр учраас ийм инээдтэй юмнаас би айгаад байсан юм уу гэх тэ. Ачаал бол анх би ингээл төрникэн дээр сүньяаж сурах галбар өстой яана гээл тэ айгаал ерөөсөө чадахгүй ингээл үдсэн чинь чадахгүй болохоор чадахгүй байна гэл. Тэгэл бас баахан юмнууд бодож эхэлж байгаа юм чинь за нас дүж гарцсан өстой яг штэж гэж боддог юм уу. Ёо ингээд тэнэг юм шиг хийгээд өөрийгөө гимтээчүүл яана гэдэг юм уу гэх янз бүрийн бодлууд хийгээл би өчнөө олон 17 оноос хойш л бодсон шүү. 15 оноос хойш хүүхдээ гаргасан. 15 оноос хойш бодсон. Тэгэл хийхгүй бүр тойрол 2 жил явсан. Тэгтэл яг шийдвэрээ гаргаад бүр нөгөө төрнийхээ зоож агаад бүр хийгээд эхлэхэд өвдөжсэн үү, зовжсэн. Амар хэцүү байсан болиё гэж бодож ирсэн. Гэхдээ сурна гэдэг шийдвэрээ гаргаад яг хий гэсэн тэр үйлдэлээс эхний нэг үйлдэлээс нөгөө нэг үйлдэлээс өдөр болгон дамжиж хийсээрэн байгаад яасан гэвэл сурсан. Амархан байсан уу? Сурсны дараа бол амархан гэхдээ хизээч амархан болохгүй юм байна лээ. Угаасаа төрникэн дээр зөв явал хизээч амархан болохгүй. Дасгал бол хизээч амархан болно гэж байхгүй. Ягаад гэвэл дасгал нэг дасгал хүнхэн дасгалаас хүн дасгал байнгын шилжиж байдаг учраас тэгээ бидний энэ бие чинь тэ өөрөө хөгжиж байдаг, байнгын хөгжиж байдаг бие учраас тийм ээ дасгал бол амархан болдоггүй гэдгийг би бас гэхдээ бид нар юу н амархан болдог вэ гэвэл бид нар тийм дадал зуршилтай болсноороо амархан санагддаг. Дасгал хийх тэр дадал зуршил гэж сайхан юм байна штэ. Дадал зуршил бүхнийг ялна. Тийм учраас өөртөө дадал зуршлыг суулгах хэрэгтэй. Энэ дадал зуршлыг хэд хоног цуух гэвэл 21 хоногоос 30 хоног цуудаг гэдэг багхгүй. Тэгэхээр энэ супер 6 дасгал маань бид нар энэ өөрөөдөө тийм энэ хэвлийн булчингийн дасгалыг хийх
энэ сайхан дадал хөвшлийг суулгах маш сайхан завшаан гарч ирж байгаа учраас энэ 30 хоног бид нар тэр дадлыг суулгаад авсан тохиолдолд бид нар цаашаа өөрсдөө хийгээд яваад авах боломжтой. Дадал зуршлыг бид өөрсдөндөө суулгана. Дараа нь энэ дадал зуршил маань биднийг бүтээн. Тийм учраас энэ дадал зуршилтай болох нь маш чухал юм шүү. За яа. За өөр асуулт байна уу? Би turn байгаагүй тэгсэн ирнэ. Би турж байгаагүй тэгсэн ирнэ. Тасгалын хэсгээр гидс юунаас болж гардаг юм болоо. Гидс юунаас гарч болох вэ гэхээр чинь хоолунднаас штэ. Гидс бол өөрөөсөө хоолунднаас болж гарна. Хидснээс гидстэй болно. Тэгээ хүүхэд гарсны дараа бид нар чинь хүүхэдтэй боллоо гэж иддэг штэ. Тэгээ эзнээс л юу нь болж байгаа. Тэгээ би хүүхэдтэй болохоор бас нэг зовлон бидний арьс айгүй их хэмжээгээр сунждаг. Энд юу бичлэг Instagram дээр хүн бичлэг орж ирж байна. Тийм тэгэхээр арьс сунчдаг учраас дараа нөгөө жоохон жим нэмсэн ч гэсэн тэр нөгөө арьсныхаа сунсан арьсныхаа хэмжээгээр гидс ийм болчдөг л доо. Цааш нь нааш нь. Тэгэхдээ байнгын хоолны дэглэмтэй дасгаллаа хийгээд яваад ах юм бол тэр гидс чинь биний хлаад хүүхэд гарсны дараа бас тэгсэн шүү дээ. Бүр ингээд гидс бүр ингээд байнгын суналттай байсан. Тэгтэл хоолны дэг би тэгэхээр ер нь худлаа байдгийн байна уу гэдэг тийм дүгнэлтэнд хүрч ирсэн байхгүй. Ерөөсөө ингээ хизээч тэр байдалтай ерөөсөө ордгүй юм байна. Ерөөсөө худлаа юм байна. Өстой айгүй урамгүй юм байна гэд бодоод байсан. Тэгсэн бүр эрчимтэй хийсний ачаар тэр байнгын ингэж гарч ирээд идэг гэдсийг чинь маш сайхан татаж авсан. Тийм болохоор ерөөсө хоолны дэглэм гидс дасгал. Тэгээд нөгөө нэг бид нар чинь 20 эдтэй настай хүүхдэд чинь ондоо штэ тий 20 эд залуу байхад чинь идэл яагаад л өстой ямар ч зовлонгүй байдаг байсан. Тэгтэл нас яваад ирэх тусам бидний метаболизм мууддаг. Бүр өөрөө ирэхгүй мод 30 настайгаас 40 нас бүр мууддаг. Тэгэхээр өөр нас хэр их явна тэр хэмжээгээр хийж байгаа дасгалаа улам хүндрүүлнэ, улам хөдөлгөөнөө нэмнэ. Бүр нөгөө хүн чинь нас яваад энэ одоо худлаа гэдэг нөгөө улам хөдөлгөөнөө хасаад багасгаад идэг штэ тий. Яг үүндээ бол тэрх шаардлага байхгүй. Нас явах тусам хөдөлгөөнөө улам нэмнэ. Улам их дасгал хийх шаардлагатай болдгийм байх гэдгийг би өөрийнхөө биедээр бас мэдж авсан. Сайн байна уу шинэ баяраа сайн уу? Өөр асуултууд байна уу? Тэгээд хамгийн гол нь нөгөө хөлөө гимтээсний дараа нуруу өвддөг гэсэн тиймэрхүү асуултууд байгаа шүү дээ. Хүүхэд гарсны дараагаар тэгэхээр эмч нэг зөвлөгөө хэлсэн байдаг шүү дээ. Эмчд очиод үзүүлээд эмчийн шинжилгээнүүдөө өгөөд тэгээ эмч зөвлөдөг шүү дээ. За одоо дасгал хийж болноо гэдэг юм уу те. Эсвэл тэдээс тэдэн 7 хоногийн дараагаар хүний бие бүрэн идэгцсэн байна ч гэдэг юм уу. Тэгэхээр эмчийн зөвлөгөөг маш сайн дагах хэрэгтэй. Тэгээ эмч юу гэж хэлнэ тэрний дагуу бас хандараа. Тэрнээс биш бас юу нэ духанд хүрэлгүй тийм ээ. Дөнгөж төрөөл өрөөсөө 1 сар бололдог 3-4-7 хоног болсны дараагаар өөрийгөө шахаал бас дасгал хийх гээл ингээд зовоогоод байх шаардлага өрөөсөө байхгүй штэ. Тийм болохоор өөрийнхөө биеийг өрөөсөө маш сайн чангаж байх хэрэгтэй. Бидний бие өрөөсөө худлаа хэлэхгүй тийм ээ. Бие өвдөд гэхдээ бидний бие хоёр янзаар өвдөн заяа. Нэг нь болохоор жинкнээсээ өвдөн. Нөгөөх нь болохоор тархиараа өвдөнө гэж хоёр юм байна штэ тий. Тэгэхээр тэрийгээ сайн өөрөө мэдэх хэрэгтэй. Тархиараа өвдөд байна уу? Бодлороо өвдөд байна уу? Эсвэл яг бие мах бод маань өвдөд байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй шүү. Хэрвээ бие мах бод үнэхээр өвдөөтэй төрсөн учраас, гэмтэл авчин учраас, ойдол тавиулсан учраас, бие муу агаа те учраас сулдаа байгаа нойр нь унтах хэрэгтэй байгаа учраас бидний бие үнэхээр ингээд хэцүү байгаа бол тэр биеэ сонсох хэрэгтэй. Хэрэггүй. Хэрвээ бидний тархиараа өвдөд байна шүү дээ. Боли залхуурлаа те залхуураад тархиараа бодлороо өвдөд байгаа бол тэр бодлыг бол давах хэрэгтэй. Тэр бодлыг сонсохгүй байх хэрэгтэй. Бид бүгдийн дотор тэмцэгч хүн гэж бид бүгдийн дотор бууж өгөгч байдаг. Тэгэхээр тэмцэгчийг сонсоод байна уу? Бууж өгөгчийг сонсоод байна уу гэдэг тий хэрвээ тэмцэгчийг сонсоод бид нар тэрнийхээ дагуу яваад тэмцээд байх юм бол бууж өгөгч буугаад өгдөг байхгүй юу? Хэрвээ бууж өгөгчийг сонсоод байх юм бол бидний тэмцэгч бууж өгöd байна.
Тийм болохоор сайн бодох хэрэгтэй. Тэр тэмцэгч бууж өгөгч хоёулаа бидний тархинд амьдарч байдаг. Хоёр талаа зэрэг ажиллаж байдаг. Байнгын өдөр болгон цаг тутамд секунд бүр тэр хоёулаа ажиллаж байдаг. Хэнийг нь сонсоод байна. Тэмцэгчийг сонсоод байна. Бууж өгөгчийг сонсоод байна. Бууж өгөгчийг сонсоод байх юм бол буугаад өгөөд байна. Тэмцэгчийг сонсоод байх юм бол тэмцээд урагшлаад байна. Аль нэг нь сонохоо бид бүгдэд сонголт байгаа. Тэгэхээр тэр сонголтоо зөв гаргаарай гэж хэлэх хүсэлтэй байна. За өөр асуулт байна уу? Тэгэхээр энэ лайв бичлэгээрээ би супер 6 онлайн сургалтыг тэг хэвлийн булчингийн дасгалуудыг өөх шатах дасгалтаа хавсархсан гэрийн нөхцөлд тоног дөхөөрөмж огт хэрэглэхгүйгээр хийх тэр онлайн дасгал шинээр гарсан энэ дасгалтаа элсэлт авч эхлээд байгаа. Мартин 8-д эмэгтэйчүүд бид нар тэр тусмаа хамрагдах хэрэгтэй. Яг гэвэл бид хүүхэд гаргадаг учраас энэ хүүхэд гаргадаг би гаргачихсан би гаргах би гэд байна штэ тийм ээ. Хэрвээ хүүхэд гаргахаас өмнө энэ бидний энэ core булчингууд сайн байгаа тохиолдолд буцаад хүүхэд гарсны дараагаар буцаад хэвэндээ орох нь маш хурдцтай байдаг. Хэрвээ сул эвлийн кор булчингууд сул байгаа тохиолдолд буцаж бас орох удаашралтай байдаг юм шүү. Тэм учраас хүүхэд гарахаас өмнө хүүхэд гарсны дараагаар энэ кор булчингаа маш сайн чангалах хэрэгтэй. Бидний эмэгтэйчүүд бидний маш секси биений гол хэлбэр энэ бас core булчинд маш байдаг шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ core булчингийн дасгалын супер 6 гэдэг эмэгтэйчүүдтэй зориулж эрэгтэй хүн ч хийж болно. Болохгүй байхгүй хэрэг нөхөртэйгээ цуг хийж болно, хүүхдтэйгээ цуг хийж болно. Тэгэхээр эрэгтэй хүмүүс ч бас хийх болно. Тэр тусмаа манай нөгөө эрэгтэйчүүд маань гүзэтэй болцсон байдаг шүү дээ. Би пив уугаад пиавны гүзэтэй бол тэр чинь бас дасгалын хийх шаардлагатай байгаа. Нөхөртэйгээ цуг хийх юм бол бүр сайн эхнэр нөхөр хоёр хамтдаа хийгээд бие бинийгээ дэмжих юм бол улам илүү үр дүнтэй байдаг байхгүй. Хоёулаа хамтдаа хийснээр бие бинийгээ ойлгох, хоёулаа нэг хуудсан дээр байдаг. Эрэгтэй эмэгтэй эхнэр нөхөр хоёр ер нь бол хоёулаа нэг хуудсан дээр, номын нэг хуудсан дээр хамтдаа байх хэрэгтэй. Би энэ хуудсыг уншсан бол нөгөөх нь бас уншсан байх шаардлагатай. Тэгжээж бие бинийгээ ойлгох хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхгүй нөгөө эмэгтэйчүүд бид нар чинь бас их идэвхтэй, эрэгтэйчүүд ч бас идэвхтэй. Тэд нар өөрсдийнхөө юм хийгээд бид нар өөрсдийнхөө юм хийгээд бид нар нэг юм уншаад эн чинь ингэдэг байхгүй юу да гэтэл нөхөр нэг юм сонсцсан. Үгүй эн чинь ингэдэг гэх юм бол бид нар чинь хоорондоо маргалдаан үүсэж эрэгтэй эмэгтэй хоёр юм салах магадлал нь амар өндөр байдаг. Тийм учраас хоёулаа хамтдаа тийм ээ нэг хуудсан дээр хамт явах хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгснээр энэ гэр бүл амжилттай урагштай удаан насан туршийн хантайгаа цуг амьдрах боломжтой байдаг. Тийм болохоор бас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бид нар хамтдаа явбал маш сайн байдаг юм шүү. Зөвхөн дасгал дээр ч биш, ер нь бүх юмн дээр нэг хуудсан дээр явах хэрэгтэй гэж би боддог. За тэгэхээр энэ хэвлийн булчингийн дасгалд хамрагдаараа өнөөдөр маргааш бүртгүүлснээр энэ Мартин 8-аар эхлэх юм байгаа шүү. Хэрвээ их нэртэй ямар бэлэг авч өгөхөө мэдэхгүй байгаа тохиолдолд эсвэл өөртөө те Мартин 8-аар ямар бэлэг авах гэсэн мэдхгүй байгаа тохиолдолд энэ супер 6-г бэлэглээрээ. Тэгээд би энд Facebook дээр холбоос өглөө ийшээ ороод бүртгүүлэх боломжтой. Тэгээд бүртгүүлсэн хүмүүс би онлайн сургалтанд орох эрхийг нь өгөх юм байгаа юм. Тэгээд тэрэн дээр бүх дасгалууд орсон байгаа, хэрхэн яаж хийхийг демо хэлбэрээр видеогоор оруулсан байгаа. Мөн бүгд хүмүүсийг би Facebook group дээр урьж оруулна. Facebook group дээр оруулснаа бид нар хамтдаа амжилтын тайрны өөрөх болно, хамтдаа лайв бичлэг хийх болно. Хоолны дэглэм юу идэх үү, яах вэ, юу идэж болохгүй вэ? Юу идэж болох вэ талаар бид нар ярилцаад явах болно. Бие бинийгээ дэмжих болно. Дасгалуудтай аль дасгал ороход аль нь болохгүй байна. Энэ дасгалыг юугаар орлуулах боломжтой вэ? Тэ зарим нэг хүн зарим нэг дасгалыг хийж чадахгүй байгаа тохиолдолд энэ дасгалыг ямар дасгалаар орлуулах боломжтой вэ гэх мэтчлэн бүх зүйлийг бид нар Facebook group дээр яриад явах боломжтой, надтай холбогдох бүрэн боломжтой байгаа юм аа. Тийм болохоор энд би дөнгөж сая холбоосыг нь оруулаа. Энэ холбоос дээр дараад
бүртгүүлэх боломжтой шүү. Instagram дээр байгаа хүмүүс яаж орох вэ гэвэл миний профайл хэсэг байгаа. Энэ профайл дээр байгаа. Би тэгээд өнөөдөр бас нөгөө сторийн дээр оруулчих. Сторийн дээр нөгөө оруулангууд сүхөд харуудаг шүү дээ. Instagram дээр ингээд дээшээ сүхөд гарах юм бол шууд тэр линк рүү орох, холбоос руу орох боломжтой шүү. Эсвэл профайл руу дараад холбоос байгаа нөгөө bio биограф байдаг шүү дээ. Тэр хэсэг дээр холбоос байгаа. Тэр холбоос дээр дараад орох боломжтой юм шүү. За яа баярлаа. Мундаг шүү гэсэн байна. Баярлаа. Shizoku гэсэн байна. Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй юм а гэсэн байна. Маш их баярлаа. Жохон нөгөө магтаалын үг сонсохоор заримдаа ичээд хазар бацар улаагаад байдгийн штэ. Одоо бас нэг бичлэг лайв бичлэг хийсэн чинь бас хазар эднэр улаагаад халууд үгээл явчих чинь би энэ хоёр талд анх удаа хийж байгаа аахгүй. Facebook дээр хийгээд бас энэ Instagram дээр хийж байгаа. Би урд нь эсвэл Facebook дээр эсвэл Instagram дээр ингэж хийжсэн боловч яг энэ хоёр талд хийж байгаагүй. Би өнөөдөр харин нэрээ энд компьютер асаагаад энд утсаа онгоолгоод хийчихэд чинь зэрэг хийчих айгуу сайхан боломжтой юм байшээ гэдэг бас амжилтаа хийж чадж байгаа да маш их баяртай байна. За тэгээ өөр асуулт байна уу? Энэ супер 6 онлайн хэвлэлийн булчингийн дасгалын тухай ярьж байгаа. Тэгээ дасгалтай холбоотой асуултууд энд байгаа асуугаараа чөлөөтэй асуугаараа. Тэгэхээр асуулт асуух цаг үгүй одоо 5-10 минут. Тэгэхээр асуултаа чөлөөтэй асуугаараа. Тэгээд энэ лайв бичлэгийг би хадгалаад энэ оруулсан холбоос дээр дараад оруулахаар би байрлуулчихнаа. Тэгэхээр ороод үзээрэй заяа. Төлбөртэй юу гэсэн байна? Төлбөр 187,000 төгрөг. 187,000 төгрөг байгаа. Тэгээд төлбөрийг хоёр янзаар хийх боломжтой. Монголд байгаа бол Хамбанк руу дансыг бичсэн байгаа энэ холбоос дээр дараад хийх боломжтой. Нөгөөх нь гадаадын орнд Америкт байгаа, Европын орнуудад байгаа, Facebook Азийн орнуудад байгаа тий тохиолдолд PayPal-аар төлбөр хийх боломжтой байгаа. PayPal дээр Buy Now гэдэг товч байгаа, төлбөр хийх товч байгаа. Тэр товчон дээр дараад төлбөр хийх боломжтой байгаа юм шүү. Тий өөр асуултууд байна уу? Өөр асуултаа 30-наас өөр видео хичээлөө 30 юу гэсэн үг вэ? Энэ хүчирлээ асуултыг ойлгосонгүй 30 өөр видео хичээлөө. 30 хоногт 7 хоногийн 5 өдөр хичээлнэ. Эхний 1 дахь 2 дахь 3 дахь 4 дахь 5 өдөр хичээлнэ. Тэгээд 4-7 хоног байгаа. Тэгэхдээ эхний 7 хоногт нь бид нар бас нөгөө 30 хоног үргэлжлэнэ гэж бодчих болно. Их 7 хоногийн 5 өдөр. 5 өдөр 5 усанд нь ондоо дасгалууд байна. Гэхдээ мэдээж жишээ plank гэдэг дасгал байлаа гэхэд plank гэдэг дасгал нь бол давтагдана. Гэхдээ өнөөдөр хийсэн бол маргааш хийхдэггүй байж болно, нөгөөдөр хийж болно. Гэхдээ нэг дасгалыг одоо хийлээ 3 дасгалыг хийлэхэд энэ 3 дасгал гуруула зэрэг өдөр болгон байх үгүй. Дандаа өөр дасгалууд байна. Тэгэхээр 30 хоногийн турш ондоо дасгалуудыг хооронд нь өг шатах дасгалуудаа хавсаргаж хийсэн учраас маш их үр дүнтэй дасгалууд байгаа. Үр дүн хурдан үг нь. Ваа баярлалаа гэсэн байна. Үн хэдвэ гэсэн 187,000 төгрөг байгаа. 187,000 төгрөг энэ холбоос руу ороод миний нөө зурган дээр дараад холбоос байгаа. Тэр холбоос руу ороод ягараа үгүй бол uka-tömür.com руу ороод тийм ээ uka-tömür.com гэж ороод нөө меню хэсэг байгаа шүү дээ. Баруун гарын дээд хэсэгт нөө зис байдаг шүү дээ. Меню хэсэгтэр супер 6 гэж бичсэн байгаа. Тэр супер 6 дээр дарах юм бол ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү. Заа тэнд ороод тэгээд хичээлээ эхлэе гэх юм бол төлбөрөө яаж төлөх үү гэх мэт мэдээллүүдийг бүгдийг тавьсан байгаа шүү. Эдгээр дасгалуудыг хийхэд өдөрт хэр хугацаа зарцуулж хэдэн сард үр дүн гарах вэ? Хэр хүнээс шалтгаална. Ер нь бол 15-20 минут үргэлжилнэ. Гидсний дасгалыг 15-20 минут хийх нь хангалттай. Хэр удаан хийх нь тухайн хүнээс шалтгаална. Хэрвээ удаан тий нөгөө удаан хийх юм бол удаан хийн. Хэрвээ хурдан хийх юм бол хурдан хийн. Хэр удаан үр дүнд хүрэх вэ гэвэл тухайн хүнээсээ үнэхээр юм бүр хичээгээд өдөр болгон алгасалгүй яг тэр дасгалуудаа бүр гүйцэд хийгээд ингэх юм бол 30 хоногт үр дүнгээ өгнө. Бүр хангалттай өгнө. 7 хоногийн дараагаас л үр дүнгээ өгөөд эхэлдэг байхгүй дасгал хийхээр тэрнээс хийхдээ өөрийгөө нөгөө хуурал те цаазаа нэг хийсэн болоод өнгөрөөшдөг штэ. Йоо ингээ хийсэн болоод өнгөрөөгöd ах юм бол тэр нь үр дүнгээ бас удаашралтай болох байхгүй. Тэгэхээр тухайн хүнээс бүрэн шалтгаална. Тэр тухайн дасгалыг цаад зэгтэн
тултал нь хийж гэнэ үү? Эсвэл наагур зүгээр өнгөцгөн хийж гэнэ үү гэдгээс маш их шалтгааллах юм байгаа шүү. Тухайн хүнээс шалтгаална. За тэгэхээр супер 6 хэвлэлийн булчингийн дасгалыг дээр өөр асуулт байгаа бол энэ комент хэсэг дээр энэ лайв бичлэг дууссан ч гэсэн асуугаараа би харж агаад хариулаад явах болно. За тэгэхээр одоо өнөөдрийнхөө энэ лайв бичлэгийг ингээд дуусгая. Тэгээд асуулт байгаа бол доор комент хэсэг дээр үргэлжлүүлэн асуугаараа за. За минь хөө амгараа амандаа хийж болохгүй шүү. За.